Сайнцгаана уу? Нээлттэй нэгэн форумаас бэлтгэн хүргэж байгаа ярилцлагынхаа энэ удаагийн дугаараар бид нийгмийн заашгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд ярилцахад бэлэн болсон байна. За сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хот дахин төлөвлөлт, за орон сууцчлалт, мөн одоо дэд бүтцийн болон уул уурхай баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг төрөөс хэрхэн хэрэгжүүлж одоо зохицуулж гэнэ вэ гэдэг асуудлын хүрээнд бид өнөөдөр ярилцах болно. За энэ хүрээнд ярилцахаар өнөөдрийн зочтой ирсэн байна. Нээлттэй нэгэн форумын засаглалын хөтөлбөрийн менежер Эрдэнэчимэг. За судлаач Лавбаяр, Allison and Kate Partners-ийн судлаач Уянга нар өнөөдөр харилцаална. За ингээд ярилцлага эхлэхийн өмнө газар чөлөөлөлтөд өртөж эрхэн зөрчигдөж байгаа иргэдийн тавчхан ярилцлагыг үзье. Сүхбаатар дүүргийн 14-р хороонд амьдардаг. Энд нөгөө Сэлэв дэд төв гэж дахин төлөлт хийгдэж байгаа. Энэ жилд орон сууцны хорооллын газрын дахин төлөлт нь явагдаж иргэдийн газрыг чөлөөлж байна. Энэ газрын үн жоохон нэмэгдсэн ч гэсэн эд хөрөнгийн үнэлгээ маш муу. Тийм болохоор иргэд орон гэртээ болох боломж ховор, ялангуяа дангаараа гэртээ байсан айлууд ганцхан газраа өгөхөөр иргэд орон байртай болоход аягүй хэцүү. Одоо 6-7 буудлын энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс эргэж хандж байна. Одоо бид нэр иргэд энийг нөхөн ажилуулж чадахгүй болчихно. Зөвхөн орон гэртээ болоод үлдэх юм байна. Бизнесээ одоо дахиж яаж сэргээх вэ? Дээр нь ажиллаж байсан ажилчид маань ажилгүй болж байна. Ингээд дамаа олон хүн хохироод байна. Энэ жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг иргэдийг бол ингэж хохироож ингэж буцаад эргээд сэрхэхгүй болгож байгаа нь хамгийн аимшигтай байгаа байхгүй. Тэгээд сургууль цэцэрлэгийн асуудал бас айгүй их. Энэ 6-7 буудлын чинь 5 алхаад сургууль цэцэрлэг төвхтөө өгчдөг байсан. Одоо бүгд ийшээ нүүсэн. Тэгээ ялангуяа нөгөө шилжилтийн насны хүүхдүүд чинь энэ сургуульдаа явна гэд одоо зарим нь бүр нисгэд очиж байранд орсон. Хүүхдээ яах вэ? Зөөх үү яах вэ гэсэн асуудлууд айгүй хөөсөж байгаа. 40 жилийн өмнө яг энэ хойно харагдаж байгаа энэ хөрөн байшингийн суурин дээр манай гэр ээж аав минь төмөр замд ажилладаг байсан. Тэгээ одоо улсаас энэ байрыг өгсөн байдгийг. Тэгээ гал залгах отхон хүүгээд надад одоо гал голомтоо өглүүлж үлдээсэн байсан. Тэгээ 2018 онд 10 сарын 17-ноос эхлээд хүн амьдарсаар байтал 3 орцтой байрны 2 орцыг нь буулгасан. Ийм балмад явдал болсон. За тэрнээс хойш 19 оны 3 сарын 30-ны өдөр 5 өдөр байсан. Дандаа л ер нь 5 өдрийн орой эхэлдэг. Тэгээ энэ үед энэ байшингийн маань бүрэн буулгасан гэсэн үг. Өмссөн хувцастайгаа үүдсэн шүүхийн шийдвэр ямар нэгэн захиргааны хэм хэмжигдэхүүнийг хангасан бичиг баримт байхгүйгээр айлын гэрлөө шууд халдаж дайрч орж иж дээрмийн үйл ажиллагаа явуулаад одоо алдсан хувцас, гэр бүлийн зургийн цомог, компьютер одоо цахилгаан бараа юугийн ч олж авч чадаагүй ингээд 5 жил гарны нүүр үзээд явж байна. За ер нь төрөөсийн байранд амьдарч байгаа. Хан уул дүүргийн 5 дахь хорооны нутаг дэвсгэрт байрлах арь ширний 80 айлын барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөх шаардлагатай болоод 2017 оны 6 дугаар сард нийслэлийн засаг даргын захирамж гараад уг барилгуудыг амьдралын орчин нөхцөлийг сайжруулах бол төсөл эхлүүлсэн байдаг. Хэрвээ ингээд та нэг өдрийн дотор сулж чадах юм бол та нарт 8 м квадрат өгнө гэж тухайн үед бол төсөл одоо хариуцж байгаа хүмүүс бол бид нар тэгж танилцуулаа. Тэгээд бид нар одоо ямар ч байсан нэг 8 м квадрат одоо сайхан орон сууцнд орох юм байна гэсэн итгэл үнэмштэйгээр бид нар байраа чөлөөлсөн байдаг. Төсөв мөнгө одоо хомс байгаагаас шалтгаалаад та нарыг ерөөсө 3 сарын дотор барилгыг чинь бариад өгнө. Та хэд төрөөсийн төлбөр мөлбөр авахгүйгээр одоо ингээд нүүгээд ингээд яачих юм бол суллаад өгчүүл одоо ингээд ийм нөхцөлтэйгээр бид нарыг анх энэ байрнаас бол гаргаад төслийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл энэ төсөл маань 3 сарын дотор гэсэн чинь 3 сарын дотор чи хийж амжаагүй. Тэгээд 2 жил бид нарыг төрөөсчгүй одоо энэ тэнд ингээд нөгөө байрлах тийм нөхцөл боломжоор хангаагүй. Ингээд бид нар гудамжаар 2 жил гараа явсан. Эний эцэст нэг 19 онд иргэд одоо ямар ч хэлсэн бид нар орон байргүй түрээсийн мөнгө заахгүй ингээд болохгүй боллоо гэд шаардлага тавьсаар байгаад бид нэр 2019 онд болоод энэ байранд анх орсон байдгийг. Одоо ингээд 9 сараас эхлээд энэ барилгын
одоо доошоо суултаасаа шалтгаалаад сангийн ингээ дээрээсээ дарцсан. Тэгэхээр нөгөө доотгийн айлууд нь бөглөрөө. Тэгэхээр эн чинь иргэдийнхээ амь нас юу яахын тулд бид дахин төлөвлөхөөс өөр ямар ч гарц гаргалгаа бол харагдах. За эхний асуултаа би нээлттэй нэгэн форумын засаглалын хөтөлбөрийн менежер Эрдэнэ Чимгээс асууя. Тэгэхээр нээлттэй нэгэн форум ер нь яагаад энэ газар чөлөөлөх асуудлыг одоо барьж авч судлах болсон бэ гэдгээс яриагаа хэлье. Газар чөлөөлөлтийн асуудалд яагаад анхаарал хандуулах болсон бэ гэдгийн уг шалтгаан нь бараг саяны энэ хүмүүсийн ярианаас харагдаж байгаа гэж бодож байна. Энэ бол ерөөсөө Улаанбаатар хотод дахин төлөвлөлттэй холбоотой одоо энэ төсөл хөтөлбөрүүд хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдэг нийтлэг дүр зургийг харуулж байгаа. Гэхдээ энэ гурван хүний тохиолдол болохоор зэрэг энэ үйл ажиллагаанаас хохирж үлдсэн мянган хүмүүсийн төлөөлөл байгаа. Гэтэл энэ газар чөлөөлөлттэй холбоотой иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал зөвхөн Улаанбаатар хотод явж гин үгүй гэвэл бас үгүй байгаа юм те. Яагаад тэгэхээр хөдөө орон нутагт уул уурхайн төсөл хөтөлбөрүүд ялангуяа одоо нөгөө баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийг төлхөө хөгжүүлнэ гэдэг төрөөс барьж байгаа баримтлаж байгаа бодлогын хүрээнд болохоор зэрэг газар чөлөөлөх үйл явцууд бол маш их болж байгаа. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бол яг Улаанбаатар хотын иргэдтэй адилхан бараг тэрнээс илүү шахуу юм эмзэг нөхцөл байдалд орж ийн гэж харж байгаа. Яг тэгэхээр маш олон иргэд энд газар нь болохгүй байх юм бол тийшээ нүгөө явчихна гэд нүгөө явцдаг компаниуд ч гэсэн орон нутгийн захиргаанаас та нар нүүх боломжтой юм чинь нүүчээч гэхээр явцдаг нэг юм асуудал байна. Энэ хүмүүс бол бүр нөхөн төлбөр авахгүй явж байгаа маш олон тохиолдлууд байна. Гэтэл нөхөн төлбөр авж байгаа хүмүүсийн тухайд тэгэхээр зэрэг нөгөө гэрийг нь үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй. Ягаад тэгэхээр газраас салгаад буцаага барьчиж болдог учраас зориулалт нь алдагдахгүй гэдэг үүднээс одоо орон гэрний нэгдүгээр түнлэгдэхгүй, хоёрдугаарт нөгөө Улаанбаатар хотод хэрэгжилж байгаа нөхөн төлбөрийн аргачлалыг барьж байгаа учраас нөгөө өвөлжөө хавржааных нь хашаас харавчийг бас үнэлдэггүй. Ягаад тэгэхээр барилгын материалаар барьсан байх ёстой гэхээр нөгөө байгалийн чулуу шургааг те хурцангөөрөө барьсан өвөлжөө хавржааны юунууд бол үнэлгээ нь маш бага эсвэл орохгүй ингээ явж байгаа байх жишээ нэ. Дараагийн асуултыг би Лавгаараас асууя. Тэгэхээр сая бид нар бичлэгээс харлаа. Ерөнхийдөө энэ газар чөлөөлөх шийдвэр гаргахад одоо эрхэн хүндүүдж байгаа иргэдийн бодит оролцоо хангагдахгүй байна гэдгийг бид нар сая үзлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь цаашдаа энэ хүү оролцоог хэрхэн яаж хангах вэ? Тийм, манай дээр одоо нөхцөл байдлыг том зургаар нь харахыг хичээвэл нөхцөл байдал юу вэ гэхээр эрх зүйн орчин бол манайд бүрдсэн гэж хараад байгаа. Манайх бол ер нь гадны экспертүүд, мэрэгжилтэн судлаачнууд, дотоодын хуульч нар, судлаач нар ер нь бүгд хэлдэг. Манайх бол хууль тогтоомж муу биш, эсвэл бүр үнэхээр тутмаг учраас асуудлууд ингээд одоо ар араасаа гарч ирээд томоохон хүндрэлээр учраад байгаа биш. Бидний гол асуудал нөгөө баталсан хууль тогтоомж тэрийг дагаж баталж байгаа дүрм журмууд нь нөгөө яг практикт бодит байдалтай хэрэгжүүлэхдээ яг заасны дагуу хэрэгжүүлж чадахгүй эсвэл одоо хэлбэртүүд хэрэгжүүлж гэх юм уу те. Энэ асуудлуудаас үүдээд хүний эрхийн зөрчил, за дараагийн асуудлууд одоо саяны хэлсэн энэ эмзэг бүлэг те бүр бүхэл бүтэн маш олон мянган хүний асуудал яригдах хүртэл хэмжээнд хүрчихсэн байхгүй. Энэ бол байгаагүй асуудал шүү дээ. Нэг нөгөө нийслэл Улаанбаатар хотыг дахин төлөвлөх явцад бий болж байгаа одоо нэг манай нийгмийн ахин нэг заавал шийдвэрлэх асуудал болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр хууль тогтоомж олон нийтийн оролцооны хувьд бол манай улсын эрх зүйн хөгжил нэлээд бас дэвшилттэй явж байгаагийн зарим нэг зохицуултууд нь 2015 онд батлагдаад 2016 онд зөрчил төлөвлөлт үйлчилж байгаа. Захиргааны ерөнхий хууль гэж харж байгаа. Тэгэхээр захиргааны ерөнхий хуулийн гол агуулга бол өөрөө ямар ч захиргааны байгууллага товчхондоо төрийн байгууллага гэсэн. Төрийн байгууллага шийдвэр үйл ажиллагаагаа гаргахтаа, явуулахдаа ямар зарчим юуг заавал хийх юм. Иргэн 5-2-ын одоо тэр Баян Шүнд байгаа эсвэл Тодготод байгаа газрыг одоо хурааж авахтаа, тэнд зам тавихтаа, эмнэлэг сургууль барихтаа ямар дараалттай байх гэдгийг одоо тусгасан хууль байхгүй. Тэгээд одоо Монгол улсын үндсэн хуулиас мэдээж их авсан газрын тухай бол Монгол улсын иргэнд газрын хөгжлөх тухай хууль те сая дүрдгсэн одоо барилга хот байгуулалт одоо шинээр бол барилга хот байгуулалт орон сууцчлалтын яамнаас босруулж байгаа энэ газрын багц хуулиуд сүүл нийслэл Улаанбаатар хотоор одоо хилцүүлж батлагдсан хууль гэх те. Тэгэхээр эрх зүйн орчинд бол яг захиргааны ерөнхий хууль бус хууль тогтоомжуудад бол хангалттай боломжийн бүрдсэн байна. Хамгийн гол нь энэний хэрэгжилтийг одоо сайжруулах ажил дээр бид их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Дээрээс нь бас нэг ийм бас хэвшмэл буруу ойлголт байна. Гэт шинэ хууль, шинэ журам батлал асуудал шийдэгдэнэ гэсэн. Яг одоо байгаа эрх зүйн орчин дээр 2015 он чөлөөлөл батсан захиргааны ерөнхий хууль мөн онд баталсан хот байгуулалт хот суран газрыг дахин хөгжүүлэх тухай хуулигээ сайн хуулиуд байгаа байхгүй. Эднэрийг нэг бол цасан сайжруулад мэдээж одоо 7-8 жил болчлоо тодорхой хэмжээний алдаа дутагдал байгаа шүү дээ. Энэ хэсэг дээрээ илүү ажиллаа. За энэ хэсэг хэрэгжихгүй байгаа юм байна. Жишээлбэл хуулийн хэрэгжилт хянах байгууллага болохгүй байна. Энийг сайжруулъя. Энийг орон тооны болгоё. Одоо шиг орон тооны бус энэ төр байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлсүүдийг цасан сайжруулаад явъя гэхийн оронд шинэ хууль батлана. Шинэ удирдлагатай болсон, шинэ багтаа болсон, шинэ хуулиар баталж байл бид нэр одоо яг бүх юм болно гэсэн хэдий ч одоо энэ нэг юм буруу ойлголт байна гэж хараад байна. Тэгэхээр илүү баталсан хууль тогтоомж дүрм журмуудаа яг ягштал хэрэгжүүлээ баримтлаа явах юм бол одоо энэ асуудлыг шийдвэрлэх
боломж байна. Уянгаас асууя. Ер нь газар чөлөөлөхөд зайлшгүй байдлыг тодорхойлох гэдэг нэг юм нэр томьёо яваад байна тийм ээ. Тэгэхээр зайлшгүй байдал гэж яг юуг ойлгох уу? Юуг хэлж байгаа юм те? Яагаад юм ач холбогдолтой юм бэ гэж. За газар чөлөөлөхөд нийгмийн зайлшгүй байдлыг заавал тогтоож иж төр өөрөө тухайн газар чөлөөлөлтөнд хүртэж байгаа иргэдийн одоо хөндөгдсөн эрхийг, ашиг сонирхлыг нөхөн төлбөрөөр одоо нөхөн төлбөр өгчтэй тэр эрхийг нь хангаж иж дараа нь одоо газар чөлөөлөлтийн одоо үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. За үндсэн хуулиар бол өмчлөх эрхийг бол хамгаалсан. Хинч одоо иргэдийн өмчлөх эрхэнд дураараа одоо халдаж одоо тэр газрыг эргүүлэн авах хэрэг байхгүй. Харин энэ эрх нь төрд зөвхөн нийтийн сайн сайхныг сайжруулах, нийгмийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй нөхцөл байдал тэгээ нийгмийн шаардлага үүссэн тэр нөхцөлд төр газрыг чөлөөлүүлэх ийм эрх нь зөвхөн төрд байгаа. За одоо манай дахин төлөвлөлтийн одоо үйл ажиллагаанд бол төр маань хувийн хвшлийн компаниудтай хамтарч одоо энэ дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг явуулж байгаа. За одоо нийгмийн зайлшгүй хэрэгцээ байна гэж үзээ те дахин төлөвлөлт хийгээд гэр хорооллыг орон сууцчилж байгаа олон төсөл хөтөлбөрүүд явж байгаа. За энэ хөтөлбөрүүдэд оролцож байгаа төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд маань төсөл хэрэгжүүлэх саналаа одоо нийслэлийн засаг даргад өгөөд тэгээ хэрвээ үнэхээр тэр төслийг хэрэгжүүлэх санхүүгийн цочмтой хүний нөөц нь байгаад тэр төсөл маань тэрэнд амьдарч байгаа иргэдийн амьдрах орчныг нь үнэхээр сайжруулж байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа тохиолдолд тэр төслийг шалгаруулад тэр төслийг хэрэгжих боломжоор нь хангаад ингээд төр хувийн хвшилтэй хамтраад одоо ингээд газар чөлөөлөлтийн ажлуудыг хийгээд бүтээн байгуулалтуудыг ингээд хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нийгмийн зайлшгүй байдал нь нийтийн сайн сайхныг хангахад зайлшгүй шаардлагатай гэдэг нь судалгаагаар нотлогдож байгаа байдлыг хэлж ойлгоно. Тэгэхээр лог бариас дахиад асууя. Газар чөлөөлөх төлөвлөлтийн үйл явцад ер нь хамгийн одоо чухал анхаарах асуудал нь юу вэ? Газар чөлөөлөх төлөвлөх үйл ажиллагаан дээр за яг ингээд боломжийн яг өөрсдөө боломжийг судлаад хараад одоо шүүхтэр байгаа жишээ шүүхийн практик шүүхийн маргаанууд ямар нэгэн судлаад үзэхэд манай дээр сайн хэлсэн нөгөө байгаа хууль томжуудаа бүрэн сайн хэрэгжүүлж ашиглаж чадахгүй байна. Үүний том жишээ нь жишээлбэл ямар дүр үзээр дээр гарах вэ? Манай хөшгийн хөндийн нисэх бодол. Нэг жишээ дуртахад 10 оноос хойш тэр нисэх бодлын асуудлыг ярьж эхэлсэн юм байна. Тэгээ 18 онд ер нь ажил жигдрээд эхлэх болсон. Яг эхлэх дээрээ тулсан одоо иргэдийн газрын асуудал ярьж гисэн жишээлбэл тэнцээ нэг А гэдэг компани газар эзэмшижсэн байна. Тэгтэл одоо манай сайн үндсэн хуульд өртсөн те зөвхөн одоо хувийн өмчийг авах тохиолдолд нийгмийн зайлшгүй хэрэгцээ нийтийн сайн сайхны төлөө дайчлан авах тохиолдолд зохиох нөхөн алхуурыг өгж аавна гэж байгаа байхгүй. Тэгсэн энэ кейс дээр яасан бэ гэсэн чинь компани газрын эзэмших эрх нөхцөл байдал бичиг баримтанд харангуйтаа холбогдох төрийн байгууллага нөгөө тохиролцох ойлголцох нөхөн алхуур олох биш тэр компани хуулиа хэрэгжүүлсэн байна тий. Газрын хууль заасан газар туслах үндслэл тогтоогдсон биш үсттэй. Нөгөө ойлголцох тохиролцох тэр хүний асуудыг шийдвэрлэх биш эхлээд хуулийн хүрээнд тэр хүнээс яаж одоо газрыг авах вэ гэдэг юм уу тий. Тим арга замыг сонгож одоо газрын одоо цуцалсан байгаа байхгүй эрхийн. Тэгээд иргэн шүүхтэд одоо компани шүүхтэд явсан байгаа. Шүүхээр ороод тэгсэн шүүх юу гэж шийдсэн гэхээр одоо улсын болон олон улсын шин чанартай том бүтээн байгуулалт мөн үү мөн үндсэнд хэрэгтэй маш том нисэх бодол. Гэхдээ тэглээгээд одоо иргэн хуулийн этгээдийг шууд зөрчих тий газрын эрх нь хүчин болох үндсэл биш юмаа гэж сэргээ шийдвэрсэн байгаа. Үндслээ бол тэр одоо тухайн иргэн хуулийн этгээдэд мэдэгдэх оролцоог нь хангах гэдэг. Тэгэхээр энэ асуудал өөрөө хаана байдаг вэ гэхээр захиргааны ерөнхий хуулийн 22-өөс 27 дугаар зүйл мөн хуулийн 73-аас 81 дугаар зүйл төлөвлөлт гэсэн бас эрх зүйн зохицуулалт оролцоог нь сонсох төлөвлөлт гэсэн ийм хоёр ажиллагаа жигд явах хэрэгтэй байхгүй. Захиргааны байгууллага сонсох оролцоог нь хангах гэдэг хэсгийг бол тодорхой хэмжээнд хийж байгаа. Тэр 73-аас 81 дээр байгаа төлөвлөлт гэдэг хэсгийг ерөөсөө огт үйл ажиллагаанд нөгөө хэрэглэхгүй ашиглахгүй байна. Тэгэхээр тэрийг хэрвээ ашигласан анханасаа төлөвлөлт хийгээд эрхэн үндэгдэх этгээдүүдийг тодорхойлоод тэднэртэйгээ уулзлаа зохион байгуулад ийм нөхцөл байдлаар та хэд ийм нөхөн алгуур олгох нь гэдэг тэр арга замыг сонгоо явсан бол одоо тухайн үйл ажиллагаа ингэж одоо ийм төвшөнд хүрэхгүй шүүхээр явахгүй цаг зав одоо гарцдахгүй ийм нөхцөл байдал байхад тэгэхээр асуудал тэн дээр байна. Гол санаа нь бол юу нэхэр одоо энэ нэгэнт ингээд бүтцийн эрх зүйн орчноо сайн ашиглах хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ нийгмийн зайлшгүй хэрэгцээнээс арай өөр онцлог байгаа. Яагаад нийгмийн зайлшгүй хэрэгцээ байгаад байна гэхээр хэрэгцээ бол байна. Яагаад энэ онцлог өөр төрлийн харилцаа вэ гэхээр эн чинь нөгөө нэг миний хашаа байшинг нөгөө нийтийн сайн сайхны төлөө хүчээр
булан авахтай холбогдсон үс харьд нөгөө тодорхой хуулийн хүрээнд нөгөө нэг миний эрхийг хязгаарлаж байгаа харилцаа байхгүй. Тэгэхээр энэ харилцаа өөрөө заавал хуулиар зохицуулагдах ёстой. За саяхны хүртэл бол манайх яг энэ харилцааг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн ингэж явна гэсэн тухайлсан хууль бол яг тодорхой хууль байсангүй. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг нь энийг хэлэх юм аа тий. Яг энэ тохиолдолд үүсвэл авахын гэдэг эрх зүйн зохицуулалтанд байхгүй байжгаад сая хэлсэн 20 оноос хойш барилга хот байгуулалтын юм дээр явж исэн газрын багц хуулийн төслөгээ тэнцээ нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх хуулийн төсөл байсан. Тэгсэн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар эцэсэн баталсан Улаанбаатар хотын одоо төвжирлийг бууруулах, орон сууц чуулгах тухай хуулийн дээр юу гэж юм гэхээр 11 төр зүйл нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөлгөд ороод ирж байгаа байхгүй. Нөгөө үндсэн хуулиас их авсан үндсэн хууль тусгагдсан тухайлсан органик хуулиар зохицуулагдах ёстой харилцаа ингээ яг нэг зүйл дээр нь ороод ирж байгаа. Тэгсэн хамгийн чухал харилцаа буюу тэр газар чөлөөлөлт нь яаж явах юм? Ямар шийдвэр гаргах юм? 10 хоногийн дотор мэдэгдэх юм уу? 50 хоногийн дотор мэдэгдэх юм уу те? Иргэдэд хурлын зарыг 10 хоногийн өмнө мэдэгдэх юм уу? Иргэд хуралдаа ирээгүй бол яах юм? Иргэдийг хурал болохоос өмнө ямар баримт бичих өгөх ёстой юм? Тэрийн шинжлэх ухааны үг хэллэггүй ойлгоход хэлбэр байх ёстой юм уу те? Тэр бүх нэрвжсэн харилцааг журамлна гэдээ төрөгцсөн. Тэгэхээр нөгөө үндсэн хуулиас их авсан, үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хязгаарлаж байгаа харилцааг би бол хувьдаа огт журмаар зохицуулж болохгүй гэж үздэг. Энэ бол тухайлсан хуулиар зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ мэтчлэн бас эрх зүйн хувьд хүндрэлтэй одоо шийдвэрлэх анхаарах шаардлагатай асуудлууд бол байна. Тэрэн дээр нэмээд судлаач нар маань бас хэлвэл тэ нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн одоо энэ газар чөлөөлөхөд анхаарах өөр ямар асуудлууд байна вэ? Эхлээд нөгөө нэг газар чөлөөлөх гэдэг юм аа нэг товчхон тайлбарлчихъя гэж бодлоо. Нийгэмд тулгарч байгаа юм асуудлуудыг шийдвэрлэх тухайлх бол Улаанбаатар хотод хэрвээ төвжирэл байгаад байгаа бол тэрнийг шийдэхин тулд одоо зам өргөсгөж барих юм шинээр зам барих, утаа байгаад байгаа бол гэр хорооллыг орон сууцчлах энэ төргээд нийгмийн тулгцсан хэрэгцээг шийдвэрлэх шаардлага яалтчгүй төр бас тулгардаг. Нөгөө талаараа улс орны хөгжлийн хэтийн төлөвт одоо маш чухал ач холбогдолтой том үйлдвэрүүдийг байгуулах энэ төр асуудлууд яригдж байна. Тэгтэл энэ хөгжлийн төсөөлөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэрвээ одоо хоосон газар байхгүй тохиолдолд тэн дээр өмнө нь одоо амьдарч байгаа, оршин сууж байгаа, газар эзэмшиж байгаа хүмүүс эсвэл нөгөө нэг бизнес хийж байгаа компаниудаас төр өөрөө газрыг нөхөн олгууртаагаар солих буюу эргүүлж авах ийм харилцаа үүсэж байгаа. Тэгээ энэ харилцаа нөгөө хүний эрхийн талаасаа зөв одоо зохицуулагдаж явахгүй бол өнөөдрийн энэ бидний яриад байгаа маш олон ийм улбаатай асуудлууд ингээд үүсэж байна. Тэгээ дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт чинь угаасаа хүний үндсэн хууль бусад олон улсын бүх гэрээнүүдээр хамгаалагдсан салгаж болшгүй өмчлөх хэрэгтэй холбоотой орон байртай байх, газартай байх гэдэг бол тухайн хүний хувьд бол бүхэл амьдрал нь тий. Тэгээд байгаа газартаа ойрхон сургууль, эмнэлгийн үйлчилгээ авчдаг зөвхөн тэр өмчлөх хэрэгтэй холбоотой биш. Одоо хол очоод одоо гэр нь үүчих юм бол ажилдаа ирж очих цаг, ажлаа бүр өөрчлөх үү яах вэ гэд маш олон юм үргэлжилсэн харилцаанууд явж идэг учраас энэ одоо асуудалд олон улсын хүний эрхийн байгууллагууд одоо бараг 20 гаруй жилийн турш одоо анхаарал хандуулж байна. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо болон бусад маш олон одоо байгууллагуудаас засгийн газруудад хандсан одоо иймэрхүү чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг зөрчихгүй байхын тулд хууль тогтоомжоо нэг ийм шаардлагад нийцүүлж хийчихье гэсэн ийм дүгнэлт зөвлөмжүүд, стандартууд бол маш их байгаад байна. Тэгээд одоо энэ стандартуудыг, олон улсын стандартуудыг Монголын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд суулгаад үзэхлээр зэрэг тэрэнд нийцэхгүй юмнууд ингээд тасар их гараад байгаа. Тэгээд тэд нар юу санал болгож байна вэ гэхлээр юуны өмнө газар чөлөөлөх асуудал гэдэг бол өөр ямар ч хувилбар байхгүй тохиолдолд хамгийн сүүлийн арга болгож авч хэрэгжүүлэх арга хэмжээ байх ёстой. Тэрний тулд нөгөө өөр хувилбаруудыг дандаа судалж үзэх ёстой. Яг тухайн төсөл маань өөрөө энэ цаг хугацаанд одоо яг энэ газар дээр яг одоо хэрэгжих нэгэн яралтай хэрэгцээ байна уу гэдгийг судалгаа шинжилгээ олон янзын аргачлалаар те манай хоёр судлаачдын нөгөө нэг харьцуулсан судалгаан дээр бол гарч байгаа байхгүй шалгууруудаар үнэлээд яг зайлшгүй бол газар чөлөөлнө. За хамгийн сүүлд энийг л хэрэгжүүлэхгүй бол одоо энэ газрыг ингэж л авахгүй бол болохгүй гэдэг шийдэлд хүрсэн тохиолдолд ямар ч тохиолдолд хүнийг хохироож болохгүй гэдэг ийм үндслэл явах юм байна. Хохироож болохгүй одоо нөхөн төлбөр олгоод одоо хүний нийгмийн болоод эдийн засгийн бүх эрхийг бүрэн төгс сэргээж ч юм уу дордуулахгүй байх боломж бол байхгүй. Ямар нэгэн өөрчлөлт хүний амьдралд орж байгаа л бол тэнд бас нэг одоо үжиг нөлөө үлдчихэж байгаа. Тэгтэл ингэсэн ч гэсэн хизээ зөрчиж болохгүй эрх нь юу гэхэлэр хүний орон байртай байх. Төр ямар ч чухал хөгжлийн төсөөлөх хөтөлбөр хэрэгжүүлэлээ гэсэн иргэдийг орон байраа алтхаас хамгаалуулах эрх зүйн баталгааг бий болгох ёстой гэсэн энэ нарийн шаардлагуудыг бол ингээд олон улсын байгууллагуудаас бол тавиад байдаг. Тэгээ энэ бүхэн бол Монголд яг төдийлөн сайн хэрэгжиж чадахгүй байгаа. Тэгээд энэний гол гогцоо өнөөдөр бид нар бас хилцүүлэг хийсэн байгаа. Хилцүүлгээд энэ
газар чөлөөлөлттэй холбоотой хохирсон хүмүүс, энийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа үнэлгээний компаниуд, орон сууцчлуулах тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа барилгын компаниуд хүртэл ирээд олон талаас ингээ ярьж байгаа байхгүй. Энэ бүхний учир нь тэгээд шийдэл ч юм уу хүний эрхийн зөрчил гараад байгаа шалтгаан нь юун дээр байна вэ гэхлээр зэрэг лавгаяр судлаачийн яриад байгаа. Тухайн төлөвлөлтийг хийхэд, хөгжлийн төсөл хөтөлбөрийг хийхэд бүр эхнээс нь бүр хамгийн ихэнх шатнаас нь тэнд өртөх гэж байгаа бүх талуудыг бодтойгоор мэдээлэлтэйгээр оролцуулах хэрэгцээ орчныг бүрдүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд энэ оролцоо байхгүй учраас хүмүүс айдастай байна. Хэрвээ одоо барилгын компаниуд ч юм уу эсвэл энэ үнэлгээний компаниудад бас зовлон байд юм байна. Зөвхөн иргэд бас хохироогүй. Тэд нар ч гэсэн бас нөгөө бизнесээр эрх ашгаараа хохироо явж байгаа. Тэгээд энэний гол шалтгаан нь юу вэ гэхээр хүмүүс одоо жишээ нь яг хууль заасан аргачлалын дагуу төрөнгийн үнэлээд нөхөн олгор олгох гэхлээр илүү их мөнгө хүсээд байна. Тэгээ тэр хүмүүсийг чи яах юм? Тэрнээс чинь болоод ажил удаашраас байштай гэдэг ийм асуудлууд ингээ үүсдэг юм байна. Гэтэл эн чи яах вэ гэхлээр хүмүүс айдастай байна. Яг одоо энэ ямар одоо бүтээн байгуулалт миний газар дээр явагдаад би хичнээн хэмжээний нөхөн олгор аваад магадгүй орон сууцаар солино гэсэн бол нөгөө байшнад яг хизээ баригдаад би амьдрах орон гэртээ болох вэ гэдэг тийм нөгөө нэг баталгаатай мэдээлэл итгэл найдвар иргэдэд төрөхгүй болохоор зэрэг энэ айдсын одоо үндсэн дээр айдас болгоомжлын үндсэн дээр тохиролцоо удаашрах юм нөхцөл байдлууд гарт юм байна. Энэ бүхний шийдэл нь бол нөгөө цогцоор нь төлөвлөх эхнээс нь нөгөө бүх холбогдох талуудыг оролцуулах хэрэгтэй гэж харж. За баярлалаа. Тэгэхээр судлаачдаас ер нь дэлхийн одоо бусад улс орнуудад тийм ээ газар чөлөөлтийн асуудлыг одоо шийдвэрлэж ирсэн сайн туршлагаас ярил те Монгол улсад одоо манад аваад хэрэгжүүлээд явах одоо те ямар боломжууд байна вэ? За миний зүгээс Япон улсын туршлагыг бас ярмаар санагдаж байна. За Япон улсын хувьд нийгмийн зайлшгүй хэрэгцээ эхлээд тогтоохын тулд тухайн төсөл хэрэгжүүлэгч маань тухайн одоо газар чөлөөлөлтөнд өртөгчж байгаа иргэдэд ямар төсөлийг хэрэгжүүлэх гээд байгаа гэдгийг маш урьдчилан тайлбарлах уулзалт хийгээд тухайн төслийнхаа бүхэл одоо тэг төлөвлөгөөг танилцуулдаг. За үүний дараа одоо яг тухайн үйл ажиллагааг тэг хийхин зөвшөөрөл олгож байгаа зам тээврийн сайдад хандаад за манайх яг ийм төсөл одоо нийтийн ашиг сонирхлыг сайжруулах ийм төсөл хийх гэж байна. За энэ төсөл маань одоо энд амьдарч байгаа иргэдийн сайн сайхан байдлыг энэ төвшөнд хүртэл нь сайжруулна гэдгээр нэгдүгээр судалгаагаар нотлоод дээрэс нь тэр газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг явуулахад тэнд эрхэм зөрчигдөд байгаа одоо нүүлгэн заавал одоо тэ тухайн бүтээн байгуулалт явагдаж байгаа үед өөр газар руу шилжиж суурших ёстой оршин суугчдад одоо нөлөөлөл нь хамгийн байх тэр арга хэрэгслүүдийг одоо арга хэрэгслээ тэр замуудаар тэр нөгөө үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал байгаа. Тэгээд хөндөгдөж байгаа иргэдийн эрх ашиг маань тэр одоо энэ төслөөс гарч байгаа үр ашигаас бага үр ашигны харьцангуй их байгаа тохиолдолд энэ үйл ажиллагааг зөвшөөрч байгаа. Тийм, Японы хувьд бол сая хэлсэнчлэн нөгөө Япон Солонгос улс ер нь манай Азийн орнуудад харьцангуй энэ газар чөлөөлөлт за газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн одоо чөлөөлөхийн харилцаан дээр нэлээд сайн боловсронгуй эрх зүйн зохицуулттай байлээ. Жишээлбэл саяны хэлсэн дээр нэмэгдлэхэд Япон улс дээр бол манай дээр одоо нөгөө иргэдтэй нөхөн олгор олохдоо ямар боломжийг санал болгоод байна гэхээр хоёр хэдэн боломж байгаа. Гэхдээ ерөнхийдөө нэг үндсэн хоёр юм гарч ирж байгаа байхгүй. Нэг нь та нэг бол одоо нөхөн олгороо бэлэн мөнгөөр авах боломжтой байна. Эсвэл одоо байр орон сууцаар авч болж байна. Тэрнийхээ гэрчлэгч гэдэг юм уу те бат хэмжээгч гэдэг юм авч болж байгаа гэрээний дагуу эсвэл тухайн газараасаа нүүх. За тэгээд одоо нүүлгийн шилжүүлэлтийн үйл ажиллагаа явагдах гэдэг. Тэгэхээр Японы хувьд жишээлбэл манай тооцохгүй байгаа юуг тооцож ийнх нь бизнесийн ашиг орлого. Одоо жишээлбэл иргэн лав баяр одоо Баян шүний тойрог гэдэг газар дээр нэг жижиг хүмүүсний мухлаг ажиллаулдаг. Тэгсэн яг тэр миний явах мухлагийн хэсэг бол одоо дэд бүтц явна буюу миний доор одоо цэвэр бохир усны шугам явах гэж байгаа учраас би зайлшгүй чөлөөлөх шаардлага үүсэж. Тэр энэ тохиолдолд бол би сарын 250 мянган төгрөгийн жимс ногоо зардаг байсан бол одоо манай одоогийн өнөгийн эрх зүйн орчинд бол харах нь тооцохгүй байна. Японд бол жишээлбэл энийг тооцож байгаа жишээтэй тэр нь боддоор ингэж олгож өгдөг. За тэгээд дамаа юу вэ гэхээр жишээлбэл орон сууцны тохиолдол ярьлаа гэхэд би одоо нэг нийтийн байртай. За ямар нэг газар тий. Тэгээд би тэр нийтийн байраа буцаах болонгууд миний нийтийн байр нэг 20 хүн амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс түрээсэлж байгаа орлого нэгдүгээрт. Бүр цаана юу яриж чинь гэсэн чинь нөгөө нэг түрээсэлж сууж байгаа хүний асуудал яриж чинь гинэ. Тэр хүний асуудлыг хүртэл авч үзэн төвчхөндөө миний байранд сууж байгаа иргэн ламаа гэдэг хүн одоо болдож байд юм уу. Тэр хүмүүс
өөр хаана очиж амьдрах очих газаргүй болчих юм уу тий над шиг одоо хямдхан тэгж туристийн байр түрээслүүлдэг газаргүй болчих юм уу тэр хүртэл асуудлуудыг ингээд авч үздэг ийм айгүй нарийн зохицуулттай байна. Тэгэхээр бид нар бас энэ төрлийн эрх зүйн харилцаан дээр энэ мэтчлэн сайн хөгжсөн улсуудыг аваад судлаад үзвэл илүү одоо төвшилттэй байх гэж бодож байна. Яг нэмээд хэлэхэд олон улсын байгууллагуудаас аягүй чухал оролцоотой юм байна. Манай нь явж байгаа том төслүүд ард нь юу байдгийг гэхээр манай улс өөрөө тийм эдийн засаг томтой бас их мөнгөтэй улс биш учраас маш олон улсын байгууллагууд, санхүүгийн байгууллагууд зээлсүүлж авт юм байна. Жишээлбэл одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг дархны замын чин дээр аваа ярихад Улаанбаатар дархан чиглэлийн авто замын чин нөгөө манай улсын засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг хоёр том банкны санхүүжилтэд тодорхой бүрдсэн юм байна. Тэгээ тэр байгууллагууд өөрсдөө нөгөө зээл тусламжийн томоохон төслийг санхүүжүүлэхдээ асар олон тийм шаардлага тавьд юм байна л да. Тэр дунд нь чухал юмнууд байна. Жишээлбэл Дэлхийн банкн дээр 10 төрлийн стандарт байгаа юм. Та хэд маань яг төсөл хэрэгжүү манахаас одоо зээл авч төсөл хэрэгжүүлэхдээ ийм юмнуудыг хангах ёстой шүү. Жишээлбэл тэрний 10 стандартын 10 дахь стандарт нь юу юм гэхээр олон нийтэд харилцах төлөвлөгөө болон мэдээллийн ээлтод байдал гэдэг. Тэн дээр яах ёстой юм гэхээр за тэр дархны замыг барьж байгаа Лавгэрийн А гэдэг компани манай компани олон нийтийн оролцоотой жишээлбэл нэг сум одоо Борнуур суманд байгаа иргэдтэй Борнуур сумын нөлөөлөлд өртөж байгаа 50 айлтай нэг жилийн турш яаж харьцах юм сард нэг удаа уулзалтын 7 хоног бүр мэдээлэл одоо цахим хуудасаар эсвэл утсаар хөргүүлэндээ эсвэл шуудангаар хөргүүлнэ. За тэгээд нөлөөлөл шороо тус экслээ үед одоо ямар төр нүүлгэн шилжүүлэх юм уу гэд яг тийм тухайсан харилцах төлөвлөгөө энэ одоо төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэх мэтлэн заасан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас яг үндэсний эрх зүйн тогтолцоонд байгаа эрх зүйн зохицуултыг одоо сайн хэрэглэхээс гадна энэ олон улсын байгууллагуудын одоо шаардж байгаа энэ шаардлага зохицуултуудыг маш сайн анхаарч хэрэглэх хэрэгтэй байна. Манай улсын тухайд бол яг мэдээ зээлийн авж байгаа учраас одоо тэрийг мөрдөж хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хэлбэртүүдий байгаад. Одоо нөгөө нэг яг утга төгөлтөр оролцоо, утга төгөлтөр хилцүүлэх гэдэг юм те meaningful participation, meaningful consultation гэдэг юм байхгүй орхигдоод байгаа мөлий гэж харсан. За, судлаач нартай маш их баярлалаа. За ингээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа түр баяртай.